энэ жил Индонез улсад олон улсын 48 дахь олимпиад болсон. Нийт 86 орны 400 гаруй хүүхдүүд оролцлоо. Тэгээ манай хүүхдүүд 2 мөнгө, 3 хүрэл медаль, 5 хүүхдээ тавлан медаль дээрс ийм сайхан амжилт үзүүллээ. За нэг улсын хэмжээгээр бол нэг 20 орчимд орж байна. Тэгээ G20 гэж байдаг. Тэднэрд орчил очино одоо оюуныхаа спортоор. Энэ бол үнэхээр сайхан амжилт. Тий. Ер нь хэдэн оноос хойш манай хүүхдүүд олон улсын олимпиадад ордог болсон? Манайх 97 онд анх ажиглагчаар ороод бас 20 дахь жилийнхээ ой дээр ийм сайхан амжилт гаргаж байгаа. Олон улсын олимпиад явагдаад 50 жил болж байгаа юм. Донд нь 2 удаа завсарлаж байсан. 50 жил дээр нь бас ийм сайхан амжилт гаргалаа. Тэгээ бид нэр өмнө бэлтгэл хийхдээ нөгөө одоо пианерын туслангаар гойгаал яваал. Хэд хүүхдүүд мань дараал, бороонд осгоол, ханаад хүрээл. Тэгэл одоо өнжлөө нөмрөөл гаргаж хатаагаа сая хүүхдүүд ярьж байна. Тэгээд нэг хүүхдийн зав чөлөөр нь хичээлээ хийгээл тэнд хүүхдүүд амарч яадаг бидний хичээл хийдэг ийм байсан. Манай GMIT-ийн хамт олонд ирэхээр үнэхээр орчин үеийн одоо олимпиадын орчин бүрдсэн ийм сайхан кампус дээр бид нэр орчноо бүрдүүлж бэлтгэл хийлээ. Бид нар энд одоо энэ айлын эрх хөгжил байгаа юм. Энд чи дээр хичээлдээ юмаа хийгээл тоглоод наадаад амраад ингээд бүх болцоогоор хангаж өгч ин гол одоо амжилтын суурийг тавьж өглөө. Маш их баярлалаа. Анх налахын нэг GMIT сургууль байдаг гэхэл за налахтай тэгэхээр нэг л жоохон сонь санагдал тэгэл ирсэн чинь орчин нэлийн цэвэрхэн тэгээд хичээл хийгээд маш тохиромжтой анги танхимтай байсан учраас тэгээд сэтгэлд амар тааламжтай нэлийн гоё байсан. Тэгээд энэ сургуулийнхаа хамт олонд нь бүгдээнд нь багийнхаа хүмүүс баярлалаа гэж хэлье. За манай сургуулийн яг юу нийлүү таалагдсан бэ? GMIT-ийн хувьд болохоор яг бид эдийг яг бэлтгэл хийх бүрэн бололцоогоор нь хангаж өгсөн ямар ч зүйлс зарлгүйгээр бас дээрэс нь хажуугаар нь эрүүл агаар тэгээд ингээд би бэлтраж гисэн давхар хөгжүүлээ тийм ингээд болцоогоор хангаж өгсөнд нь маш их баяртайгаа. За. Багш юу хичнээн морь сайваа. 5 хүүхөө цоож яваад тавал амжилттай ирлээ. Гэхдээ цаана нэрэгчлийн моринуудаас бэлтгэгдсэн 7-8 дугаар ингээд жоохон хүүхдүүд олуулаа ирдэг. Бид нар энд эрхэлж өгдөг шүү дээ. Заалан сайхан тоглолт бүгд теннисчин болсон байна. Саг сайхан тоглож байна. Аял хийн. Энэ үнэхээр сайхан орчинтай гайхалтай. Манай Монголд нэг ч гэсэн юм сайхан орчин үеийн шаардлага хангах их сургуулийн кампус байгаад үнэхээр их баяртай байгаа. Эндхийн багш нар бол чадвартай Германы, Монголын хамгийн шилдэг багш нар ажиллаж байгаа. За манай хүүхдүүдээс ч гэсэн одоо GMIT-д ороо сайхан амжилттай сурч эхэлж байна. Одоо дэлхийн 1 номерын MIT аваа явчихад байна л да. Тэнд явахгүй GMIT-д орно гэдэг үгдээрээ ярьдаг бас. Олимпиад бэлтгэж байгаа хүмүүсээс орох байхаа GMIT. За багшийн сэтгэл. За тэгээд сургуулийн анги тагмын хувьд хэм бол үнэхээр сайхан орчинтой. Би бүр нодлон жил бэлтгэл хийжсэн 201-ийн хадлхүүрийг аваад бэлтгэлээ гоё саруул анги байдаа, саруул том анги байдаа гэсэн чинь тэр чинь манай хамгийн жижиг анги штэ гэж хэлжсэн тийм. Сурах орчин нөхцөлийн хувьд бол үнэхээр сайхан газар сургууль байгаа. Энэ сургуульд ингээ 3 жилд ирээд яг нэг ангитай нэг судал дээрээ сууж бэлтгэлээ хийж байна. Тэгэхээр тэнд тэгэл дасцсан тухтай ингээ сайхан байдаг. Лаборатори үнэхээр гайхамшигтай багшнуудтай. Доктор байрнууд нь үнэхээр таалагддаг. Тухтай тийм. Одоо сүүлийн 3 жилд бид нэр нийтдээ 5 мөнгөн медаль, 8 хүрэл медаль авсан ийм сайхан амжилт үзүүлээ. Энэ амжилтыг гаргахад манай одоо сургуулийн Илгэн сургуулийн хамт олон энэ сайхан кампус, энэ сайхан орчин үнэхээр их нөлөөллөө. Бидний одоо онлынхаа бэлтгэлийг хийлээ. Үнэхээр сайхан одоо туршлагынхаа бэлтгэлийг хийлээ. Сайхан багчтай, Монголд байхгүй хамгийн сайхан багчнуудаа. За тэрнээс гадна энэ оюутны байр бол өстой сайхан байр нь манай хүүхдүүд байна. За гадаа спортын орчин бол их сайхан байна. Үнэхээр орчин үеийн одоо их сургуулийн орчин бүрдсэн ийм сайхан кампус бид бэлтгэл хийгээд Монголынхаа нэр төрийг олон улсад гаргаж ирж байгаад их баярлалаа. Тэгээд технологийн их сургуулийн хамт олондоо за шавь дорж ирэм захиралдаа за та хүүхдүүд маш их баярлалаа. Манай хүүхдүүд бүгд баярлалаа гэдэг өнөөдөр медалаа зөвгөөд Монголын анх удаа олимпиадын төвхөнд 5 медаль аваад ингээд баярлалаа гэж хэлж байна. Баярлалаа. Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн хамт олондоо баярлалаа.